Үйл ажиллагааг маань бас энэ галбын говийн турган сүрэг гэдэг энэ хоршоо маань ажиглагч. Өмнөгов аймгийн Хамбогд сумд мал төхөөрөх мал бэлтгэх үйлдвэрийн барилгын шав тавих цулгуулж төслийн барилга усралтын ажил аль биесээр эхэллээ. Үйлдвэр нүдүрт 10 бодоо 100 бог мал төхөөрөх хүчин чадалтай 100 тонны багтаамжтай хөргөлтийн агуулга хаягдл ус цэвэршүүлэх станц бүхий орчин үеийн эрүүл хүн шаардлага хангасан жижиг үйлдвэр ах юм а. Төслийн нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг оюутлогоо компани бүрэн хариуцсан. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий эрүүл ахуйн болон хүнсний үйлдвэрлэлийн стандартыг бүрэн хангасан тус жижиг үйлдвэрийн төслийг Хамбогд сумын задаргын тамийн газраас бодлогоор дэмжлэг үзүүлэн сумын бүсчилсэн хөгжлийн төлөлтөнд тусгаж газар олголт дэд үтсийн шугам сүлжээний барилгажилт холболтыг бүрэн шийдвэрлэжээ. Түүхэн сайхан үйл явдал болж байна. За юу гэхээр 10 гаруй жилийн хугацаанд оюутлогоо компани болон за мөн одоо гомдол гаргаж байсан малчид за төр захиргааны байгууллагууд хамтран ажиллаа. За 3 тол зөвлөл гэж байгуулагдсан байдаг. За үүнийхээ үр дүнд нийтийн нөхөн олгор гэдэг зүйлийг санаачлан хэрэгжүүл. За яг өнөөдөр бас сумаар нутагт маань мал нядлах за махны үйлдвэрийн шав тавих асал бол өнөөдөр бас ёслол төгөлдөр сайхан болж байна. Хамбогд сумын хөнгөн ажуулгын бүсийн талбай дээр ирсэн байна. Энэ үйлдвэрээс гадна бол өхөр бордох төсөл, ноосон бордооны төсөл гэдэг одоо 3 төсөл зэрэг явж байгаа. Энэ бүх төслийн одоо газрыг бол сумаас олгож өгсөн байгаа. За хамгийн гол онцлогтой зүйл нь бол энэ төслийг хэрэгжүүлээ цааш нь авч явах гэж байгаа тал бол галбын говийн торгон сүрэг гэдэг нийт сумын одоо малчдын гишүүнчлэлтэй дундын хоршоо байх. Тэгээ энэ загварыг бид нар одоо Монгол улсад бас хамтарч бий болгоод хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрийг Хамбогд сумын малчдын дундын хоршоо болох галбын говийн торгон сүрэг хоршоо эзэмшиж үйл ажиллагааг явуулна. Ашиглалтанд орсноор малчтаас түүхийдийг доктортой зах зээлийн үнээр худалдан авах, орон нутгийн хүн амыг чанарын баталгаатай мах бүтээгдэхүүнээр хангах, орон нутгийн мал аж ахуйн түүхийдийг дотооддоо боловсруулж нэмэн өртөг шингээх, Хамбогд болон ойр орчмын сумдын мах бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, уулуурхай бүсийн хүнсний хангалтыг дотоодоос хангах зэрэг олон талын ач холбогдолтой. Бусад газар байгаа махны үйлдвэрээс ялгаатай юм гэх юм бол цогц төсөл. Бид нар үхрийн бордсон үхрээ махны үйлдвэртэй нийлүүлнэ. Махны үйлдвэрээс гарсан хаягдлуудыг ялгаагүй мөн хоньны ноосыг махны үйлдвэрт нийлсэн хоньны ноос арьс ширийг мөн дахин боловсруулж бордоо үйлдвэрлэнэ. Ер нь зүгээр томоохон дүр зургаар нь харах юм бол энэ цогц төслийн үр ашиг гэвэл байгаль орчинд ээлтэй, өрхийн амжиргааг сайн дэмжсэн. Дээрээс нь гэвэл нөгөө бэлчээрийн даацад эергээр нөлөөлсөн. Цөм малаас өндөр үр ашиг авах. Малчид бидний хувьд бол маш хэрэгцээтэй цаг үе олсон ажил болж байна. Энэ ажиллагааг болгохлоор бол малчид бид нар бол одоо нэлээ урт хугацааны хүлээсэн. Өнөөдөр ингээд шавын тавьж ажиллагаа эхэлж байгаа учраас үйлдвэр ажиллагааг эхлэх барилга байшингийн барих ажиллагаа эхэлж байгаа нь бол таашаалтай байна. Барилга усралтын ажлыг оюутлогоо компанийн сонгон шалгуулалтаараа 5 ордог хязгаарлалтмал хувьцаат компани гүйцэтгэнэ. Үйлдвэрийг 2027 оны 4-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.